чөлөөтэй юм байна шүү дээ. Тий, чөлөөтэй. Тэгээ яг тэгж хэлээд манайд ордیں۔ Гарахтаа одоо яг гоо чөлөөтэй ярмаар гэж гарч ирдэг. Бүгдээрэнд нэр өдрийн мэндийг хүргэе. За бид нэр өмнөх уулзалтаараа ярьж хагаад ер нь ихэлсэн сэдв маань дундаа ер нь нэг хүнтэй уулзахгүй болохгүй юм байна гэдээ санал тавьсан. Тэгээд тэр саналынхаа араас бид нилээ их гүйсэн. Тэгээд Монголын хамгийн завгүй үнийг олоод иргэвэл яг миний зүүн гартал сууж байгаа үнийг олж очих хэрэгтэй. Учир нь Монгол улсын ерөнхий сайд. Тэгээд таныг цаг зав гаргасанд маш их баярлалаа. Бид нар яг энэ уулзалт болно бүтэн гэдэгт бол тийм хэтгэлтэй байгаагүй. Юу ч гэсэн бид нэр зүгээр тантай уулзъя гэд яг өмнөх нэвтрүүлэг дээр хэлсэн. Бид нар ер нь бол технологийн салбарынхантай ярьж байгаа Unicorn буюу яг дэлхийд дээр данстай бүрэн дүүрэн тоглож чадах ус тэр Монгол компани хизээ үүсч болох вэ гэдэг асуултыг бид нэр урдаа тавьсан. Тэрний хариултыг хайж явахдаа хамаарал бүхий этгээдүүдтэй бүгдээрнтэй нь уулзах хэрэгтэй байна гэд ер нь ингээд баг багаар уулзч явж байгаа. Хамгийн эхлээд би ярилцлага эхлэх гэж байгаа юм. Таны ном гарсан байсан. Тэгээд энэ номыг нэлээд гүйлгэж харсан. Энэ дундаас зүгээр миний хамгийн яг өнөөдрийн сэдвтэй холбоотой олж авсан өнцг нь болохоор хугацаа байна. 2041-с 50 он олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэх ухааны технологийн салбарыг хөгжүүлэх үе. Буюу яг энэ 9 жилд яагаад 2050 гэдэг энэ төлөвлөгөөний яг энэ хэсэгт нь энэ салбараа хөгжүүлэх үе гэж тавьсан байгаа. Энэ мэдээж зүгээр за энэ оныг харж байгаа энд нь тавьчихийгээг баг. За маш энгийнээр Монгол гэдэг нэг айл гэвэл бид нар гадагшаа зардаг нэг хитэн бараа бүтээгдэхүүн байдаг те. За тэр нь мэдээж алт байдаг, зис байдаг, төмрийн өдөр байдаг, нүүрс байдаг. 93% эзэлдэг экспортын. 50% нь дангаараа нүүрс эзэлдэг. Үндсэндээ одоо шулуух хэлэхэд манай улс бол нүүрсэн дээр тогтсон эдийн засгтай улс байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал. За гэтэл 15 жилийн дараа гэхэд нүүрс бол дэлхийд байхгүй болох юм нөхцөл байдал руу орж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрс. За ингээд бид нарт 15 жилийн хугацаа байна. Нэгвэл төсөв бүрдүүлдэг орлого талын 50% нь алга болох гэдэг. За энэ тохиолдолд яг энэ 20-50 гэдэг бодлогын баримтчиг бол өөрөө яаж бусад салбарыг нүүрс үнэтэй байх үед гаргаж ирэх вэ гэдэг л гол зүйл. Тийм учраас мэдээж шинжлэх ухаан, инновац, технологи, за тээвэр логистик, хөдөө аж ахуй, за ялангуяа одоо махыг экспортлох, за газар тариалан, за мэдээж одоо тэр creative industry гэж яриад байгаа те соёлын бүтээлч үйлдвэрлэл аялал жуулчлал энэ хэд л одоо орлуулна. За хэрвээ орлуулж чадахгүй бид нар ингээл нэг хаашаа явж байгаа мэдэхгүй хөлөг онгоцны дарууллыг ямар ч цаль хүлээгээд нэмэргүй гэдэг шиг хаашаагаа явж байгаагаа тодорхойлохгүйгээр яг өнөөдрийн байдлаар одоо ингээл нэг үлгэн салган тодорхойгүй тэгэл нэг юм хоорондоо маргалцсан мэдээлэлгүй нэг ийм байдалтай явбал Монгол улс 15 жилийн дараа төсөө бүрдүүлж чадахгүй бол. А энэ өөрөө яг хөөхлөр эдийн засгийн тусгаар тогтнолын цаашлаад улс орны аюулгүй байдлын асуудал болж босч ирнэ. Тийм учраас энийг ярихаас өөр гарцгүй. Тийм учраас энийг нөгөө 20-50 гэдгийг 3-аас 10 жилийн үечлэр хийсэн. Тэгээд бүгдээрээ маш нарийн хин хизээ юуг яаж хийх үү, ямар тэзүүгээр хийх үү. Эхний 10 жил дотор 100 төсөл арга хэмжээг хийж чадахгүй бол дараагийн одоо жишээлбэл 10 жилийн хугацаанд 100 төсөл арга хэмжээ бас хийхдэггүй байх байдлаар ерөөдөө одоо хийгдсэн гэсэн үг. Монгол улсын яг бодлогын баримтчид дунд анхны одоо дизайн документ хэлбэрээр бичигдсэн нэг үрлэл юу гэсэн үг. Action plan-ийн тийм одоо баримтчид болсон гэсэн үг. Нэг үрлэл бодлогоор дэмжин эсвэл чанар хүртээмжийг сайжруулна гэдэг үг гэсэн наа чинь бараг байхгүй. Ийм тоог ийм болгоно гэдэг л тодорхой төлөвлөгөө. Хүрч чадвал бид нарын хувьд их сайн зүйл болно. Хүрч чадахгүй бол маш харамсалтай зүйл болно. Бидний яриан дундаас бол unicorn-ыг ерөөсөө энэ жилдээ юм уу багтаагаад дараа жилдээ гаргачих гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр яг 41-ээс 51 гингот яг бидний нөө хүсэж байгаа хүсэл маань биелэх хугацаатайгаа харьцуулахлаар жоохон хол байгаа юм уу да гэсэн тийм одоо мэдрэмж төрөөд байгаа. Гэхдээ таних бол судалгаан дээрээс тэгээд яг энэ хугацаан дээр хөгжүүлээгээд тавьсан байна. Гэхдээ бэлтгэл хангана гэдэг нь 21-ээс 30 онд байгаа шүү дээ. Бэлтгэл хангалт. Бэлтгэл хангана олон улсад яг гарна гэд мэдээж энэ илүү хурдтай байлсан. Гэхдээ ер нь ийм төлөвлөгөө бол миний бодлоо нөгөө мөрөөдлийн жагсаалт биш байх хэвээр. Жил 30 онд бид нар ядуур 0% гэж төлөвлөжлөхгүй. Би одоо IT-ийн салбарынхантайгаа байнга уулзаад байгаа одоо шалтгаан ч гэсэн энэ боломж та нар байгаа гэдгийг одоо би биш надад чинь бодлогын судлаачд хэлээд байгаа юм л та. Тийм учраас аль болохоор нэг дэмжчихсэн. Аль болохоор одоо нэг илүү жоохон юм томор харчихсан. Гэл нэг юм байдал руу. Тэгээ манайх чинь нэг юм хөвшинг бас ойлголтод орцсон. Төр нь өөрөө их тийм удаан байгаа сурцсан. Тэгээ жоохон хурдтай байгаад ирэхлээр
хүмүүсээс хүлээж авахгүй би ч тэг шүүмжлэлт өртөд байгаа шүү дээ. Ямар их хөтөө явдیں۔ Тэ. Тэгэл очиод яахлаар Холливуудын кино хийн гэж хэлдгийн. Холливуудын кино засгийн газарт юу ямар хамаатай юм гээл тэ. Хамаатай хамгийн их хамаатай зүйл ер нь бол яа тэгэхээр бид нар нүүрсэн дээр тогтож байгаа энэ эдийн засаг яаж энэ мөнгө урсгал нэмэгдүүл гэдэг асуудал шүү дээ. Тэгэхээр л бидний хувьд одоо бодиттой байх хэрэгтэй. Би нөө давс шиг байя гэж хэлээд байгаа юм тэр. Тэрнээс бид нар биендээ нөгөө нэг юм чихэр шиг юм ярьж авсаар байгаад яг үндэ давс шиг юмтайгаа бид нар нүүр тулж байгаа. Одоо жишээлбэл Улаанбаатар хотын төгсрөл жил бүхэн 80 орчим мянган машин орж ирдэг. Улаанбаатар хотын шийдэл 50000 машины нэмж явахыг шийддэг. Ингээд бид нар цаашаа 30 жил явал юу болох вэ? Энийг одоо бодиттой зүйлүүд ярих хэрэгтэй болж байгаа. Тэг зогсол заавал хийгдсэний дараа одоо юу гэдэг за иргэд маань одоо жишээлбэл бохимдож जैन. За нийгмийн уур амьсгал бэлтгэгдлээ. За тийм учраас одоо шийдэж эхлэе гэдэг байдалтай яваад гал гаргасан байдлаар яваад иж болохгүй л гэж байгаа. Тийм учраас магадгүй одоо өнөөдөртөө давс шиг байж болох ч гэсэн хожимын нэг өдөр тэр нь өөрөө чихэр шиг байвал их сайн гэж л бодоод байгаа юм л да. Тийм учраас надад байгаа одоо энэ ерхий сайдын цагийг би нэг харамлаад бай гэж бодохгүй байгаа юм. Залуучуудтайгаа уулзаад ялангуяа нөгөө илүү эдийн засагт Монгол орны төлбөрийн тэнцэлээр дандаа одоо гарах урсгалын мөнгийг бид нар олж хардаг. Тэр нь орж ирэх урсгалын мөнгө байх болгонд ерхий сайдын чинь өөрөө байх ёстой нь л миний үүрэг байхгүй. Энэ л өөрөө гүйцэтгэх засаглалын үүрэг. Тийм учраас та бүхэнтэй уулзж байгаа нь миний хувьд ч гэсэн их аз цавшаан тэгээд дахиад хэдэн ч удаа дуудсан би ирэхэд бэлэн байгаа. Yes. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө том утгаараа нөгөө эдийн засаг гэдэг агуулга дээр чухал болохоос энэ чинь оюур гэдэг хувь хүний албан тушаал ч юм уу те. Эсвэл энэ ч байгаа хэсэг залуучууд одоо юу ярьж байгаа вэ гэдэг найз нөхөрлөл гэхээсээ илүүтэйгээр бидэрт байгаа юм богино цаг хугацааг яаж бид нар ашиглах уу, яаж алдагдсан боломжийн өртгөө бага байлгах уу гэдэг л агуулгаар ирж байгаа. Тий. Окей. За манайхаа би та хэдийгээ яриулна. Гэхдээ би эхлээд нэг ганц юм нэмээд асууж та. Түр наана хангин дээр те. Би өнөөдөр нэг ийм цаанц албаар өмсөн. Тэгээд энэ дээр юу гэсэн байгаа вэ гэхээр undiscovered off the beaten path гэж байгаа байхгүй юу? За тэгээ энийг та бүхэн орчуулгын Google Translate-ээс хийгээд орчуулаарай. Тэгээд ер нь бол хүмүүст нээлттэй байхгүй байгаа зүйлсийг бид нэр энэ ярианда заавал дийлгэнэ гэдэг зорилготой орж ирсэн. Тэгээд тэр нээлтийг хийх хүн бол миний зүүн гарт сууж байгаа хүний цаатлын өнгө 80 анар байх болно. Хэлцтэй зүйлээ. Яг тэр бид хоёрыг баг ахтай хамт зураг зурж исэн гэдгийг шин олоод сонссон байгаа. Тэгээ энэ яг нэг урд өмнө яригдаагүй нэг түүх яригдах гэж байгаа. Тэрийг одоо анарах эхлүүлэх байгаа. Үгүй тэр чинь энд ярьж болохгүй. Йой. Гоо яг би тэр чинь параллел ингэх. Тэгээ надаас ерөнхий сайд маань л төө өндөр байсан. Төөгөөс ч илүү өндөр байсан байх. Тэгэхээр хойш ерөөс өсөөгүй гэдэг. Тэгээ зургийн дугууланд хамт явбал нөгөө нүрэ буддыг бол ярьсан шүү дээ сайд. Тэгээд би нөгөө яриаггүй нэг юм юу гэхээр би тэр чинь шалны элчүүрээр одоо тэр чинь болох юм уу да хүний ярьж болохгүй юм байна да. Тэгээд шалны элчүүрээр зодчдаг байсан тий. Тэгж л хэлэхэд болдог. Тийм байсан. Харж байгаас саяны өгүүлбэртэй холбоотой байсан тий. Чи одоо энэ чи ярьж болохгүй юм яриад байна. Яг ингэсэн анар. Анар болохоор яг их сахилахгүй хөхтэйсэн. Би анараас ч бас сахилахгүй байсан байхгүй. Надаас хамаагүй л сахилахгүй байсан. Тэгээд манай анарыг нэг нөхөр Камацтай одоо тэр чинь нэг Оросын юм Камаз гэх том. Тэгээд яа ч ярьж болохгүй хаа. Нөхөр ингээ яг нэг жоохон айлах гэсэн юм уу? Хөөчгүй юу? Камацтай. Тэр чинь тэгээд Камацтай хөөгдөхөр мэдээж энэ чинь дургу өрнө штэ тий. Тэнгүүт нь орж ирээд одоо ер нь найдан дээрлэхүүлээ хэдүүлээр нь үеэрээ дээрлэхүүлэхэ болиом болиё гэд. Тэгээд нөгөө нэг шалны нэг таараа альчуур мэлчууртай нэг тийм байдагс. Тэнгүүтээ нөгөө нөхөр нь ороод ирэнгүүт нь шалны альчуураар нүрийн бонготоо 11 2-тлөө хөвгдөд байхгүй юу? 11 2 настай хөвгтийг Камазаар дайрах гэж хөвгөд нь өшөөгөө битээ нийлж авч. Яг нэг тийм том хүнтэй л одоо амхандаа л бас нэг жоохон хариуг нь барихгүй юу? Тийм их үл юм бол. Тий. Тэгээд цааш нь тийм явах тий. Тийм. Тэгээ би ч бас их сайн хамтарч чаа. За, ерөнхий сайд руу ярьж ин тий одоо нэг юм хийхээр хүмүүс хүлээж авахгүй байна гэдэг тий. Тэгэхээр яг энэ зовлон бидэнд байдаг. Маш сайн мэднэ л дээ. Одоо чинь Colpro Монголын хамгийн анхны одоо ногдлаа шиг хуваарлдаг стартап тий. Бас Монголын хамгийн анхны телеком стартап. Анх эднийхийг юм хийж чад хэн ч итгээгүй. Гэтэл одоо цаг хугацааны хувьд хороолоод эднийх бол маш амжилттай явж байгаа компани. За
анх e-commerce хийнэ гэж ярихад бол та нар e-commerce хийж чадахгүй, дэлхийд дээр бүтэхгүй л гэж ярьж ирсэн. Өнөөдөр Монголд яриа хүлээж зөвшөөрөгдсөн. Эдний технологи одоо зүүн даз руу экспортлогдоод явж байна. За бид нар бас анх хиймэл авах ашиглаад хүний зам төлөвийг тодорхойлно. Барьцааг үзэл болгоно. Тэр технологи экспортлно гэд хэн ч итгэдэггүй л байсан. Маш их шүүмжилж тэ одоо уул нь бол бид нар технологи нийлүүлэгч компани, бүгдээрээ л технологи нийлүүлэгч компани. Монгол улс өөрөө технологи хэрэглэгч болсон байхгүй юу? Бид нар утсаа худалдаж авдаг, банкны системээ худалдаж авдаг, өөр холбооны төхөөрөмжөө худалдаж авдаг. Энийг хийгээд нийлүүлье гэхээр залуучуудаа итгэдэггүй. Тэрнтэй адилхан зовлон бол үүсэж байгаа юм байна гэдгийг бид нар өөрснөө мэдээд байгаа. Шинэ залуу засаг залуучууд байна. Бид нар хойноос нь явах хэрэгтэй биш, үсрэлт хийх хэрэгтэй гэдгийг ойлгоцсон. Одоо манай компани хэд 7 улсад технологи экспортлж байгаа мөртлөө манайхаа авахгүй байна. Тэгэхээр цаашдаа том хүрээнд яаж явах хэрэгтэй юм бэ гэхээр бид нар ашиг сонирхлоос гадна үзэл бодлороо нэгдъя гэд бидэд ингээд суугаад ер нь бол бас технологийн компани тоорондоо маш их өрсөлдөж байгаа юм байна. Тэгэхээр энийгээ болоод нийлий хүчтэй бол. Одоо бидний ингээд асуух гээд байгаа юм нь болохоор та болон таны кабинетийн хамт олон залуучуудыг технологийн баялаг бүтээгч нарыг дэмжинэ гэдэг байна. Гэхдээ алсын хараа номон дээр сая мандуулын асууж байгаа шиг айгу хол тавьсан байна. Бид нар энийг бүр хурдлах чаднаа, ойртуулж чаднаа. Тэ? Үнэхээр нэг нүүрсний экспортчиг бодит орлого орж ирэхгүй байгаа нь үнэ. Тэ? Гэхдээ хөөхөн бүр огт хоосон худалдаа авж байгаа асар их мөнгө багасгах боломж байна. Дахиад яг үнэхээр яаж дэмжих гээд байгаа юм бэ? Бид ард түмнэнч тэр, улсанч тэр, байгууллагч тэр ингээ хэрэглэгч улс байх юм уу? Хамгийн олсон мөнгөө л ингээл буцаагаал гаргаад байна шүү дээ. Тэгэхээр энийг чинь бид нар бас ингээ оруулж ирэх боломж нь байна гэдэг. Яг ингээ өрөө үг яриад байна. Одоо түрүү эбэ хэлж байгаа. Бид нар амлалтанд бол одоо 30 жил бурдж ирлээ. Тэгэхээр яг үнэхээр бодитойгоор бид нар ингээд дэмжиж чадах уу гэдгийг одоо бараг танаас ингээд энэ үзэгч олны өмнө ингээд челленж хийгээд асуучлаа л да. Одоо дараа нь загнуулж маа гэдэг үү. Тэгэхээр яг ингээ үнэхээр бид нар бол энэ чадахын тулд яаж яах гэхээр ингээд технологийн компаниуд нь нийлж байна. Сая бид нар засгийн газрынхаа 100 хоног дээр 100 төслөгээ зарласан тийм. 100 төсөл нь болохоор экспортыг одоо шинэ түвшинд гаргах. За мэдээлэл технологи гэдэг. За тэгээд бас арга хэмжээ гэж байгаа. 100 төсөл арга хэмжээ гэдэг. Яагаад 100 төсөл гэсэн бэ гэхлээр тодорхой болох гэдэг юм л да. А урд нь болохоор босрлын чанар хүртээмжийг дээшлүүлнэ гэчлэр яг яасныг чанар хүртээмж дээшилсэн гэхийг яаж хэмжих юм гэдэг. Одоо бол 100 төсөл хэрэгжүүл яа л гэж. 100 төсөл. А гэхдээ тэрэн дээр бид нар засгийн газар дангаараа байвал зайшгүй хэрэгжих 100 төслийн 10-ыг нь хийж чадахгүй юм байна гэдгээ бид нар одоо хүлэмжшэрж байгаа засгийн газар. Өөрөлд бидэрт байгаа нөөц төр. Бид нар яг гашуун хотын төмөр зам, зүүн банкны төмөр зам ч гэдэг юм уу нэг хэдэн том төслүүдээ хийгээл засгийн газарт байгаа боломж дуусна. А гэтэл тэр 100 төслийг хийж ижил нөгөө нэг нүүрсний экспорт 15 жилийн дараа хүндрэхэд тэр нь эдийн засгийн одоо өөр төрөлцсөн салбарууд гарч ирэх хэвээр. За сайн засаглал тогтцсон байх хэвээр ийм одоо 3 шатны зүйл байна. За тэрэн дээр нь нэг салбар нь бол одоо яг мэдээлэл технологийн салбарыг мэдээлэл технологийн салбарт байгаа стартапуудыг дэлхий рүү гаргах, соёл урлагийг гаргах гэдэг нэг ийм зүйл болоод би одоос өмнө соёлын салбарынхантай уулзал те. Хэдүүлээ яг тодорхой юм яриа гэж бид гисэн. Бас их ерөнхий юм яриад байж болдгоо. Хэдүүлээ зүгээр Холливуд энийг кинол хий. Тэрэн дээр яах гэж байгаа дүүдэлсэн одоо яг тэрийг дэмжиж. Тэгингээ хэдүүлээ суралцж нэг том зорилго тавиад. Тийм учраас одоо жил өнөөдөр би ч гэсэн та бүхэнтэй уулзж байгааг хэдүүлээ. Үнэхээр л одоо Монголын одоо Монгол Улсын төлбөрийн тэнцэлээр нөлөө үзүүлэх хэмжээнд бас бид нэр одоо зөвхөн хэрэглэгч биш үйлдвэрлэгч болох хэмжээнд үнэхээр санаа байгаа бол энэ дээр засгийн газраас дэмжихэд бэлэн байгаа тэр 100 төсөл дотор оруулаад. Энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр хөгжлийн махнаас бид нар дэмжнэ гэсэн үг. Одоо яг энэ 100 төсөлд одоо листэд басныг. За өөр одоо ямар боломжууд байх юм. Энэ дээр бидний хувьд одоо ингээд дэмжиж явна гэсэн үг. За адаглаад жишээлбэл одоо түрүү бас бид нар эхний уулзалтнаар яригдчихсэн те. Ерхий сайд ингээд одоо гадаад айлчлал хийхэд мэдээлэл технологийн салбарыг аваа явдаг үстэй гэдэг. Тэгвэл болон жишээлбэл магадгүй 2 дахь 3 дахь айлчлалыг хамт төлөвлөе. Та тэгэхээр гэрийн даалгавраа сайн хий. Тэрэн дээр төрийн зүгээс бид нар очиод яг та бүхний яг хүсэж байгаа тэр хүмүүстэй уулзаад ярилцаад өгөх зүйлийг бид нар төрөөс дэмжиж. Дэлхийд дээр яг шилдэг технологийн салбарт одоо амжилттай байгаа дэлхийн одоо томоохон компаниудыг бид нар Монголд урьж болно. За мөн бид нар магадгүй жишээлбэл татврын онцгой хөнгөлөлт яг энэ эдийн засгийн тэргуулах чиглэлүүдээр гаргаад явж болно. Ямар хугацаанд яах ёстой вэ гэдгээл ингээл гаргаад тэгэл маш тодорхой явчих гэж. Гол нь яг тэр үр дүн юу байх вэ гэдэг л байна. Өнөөдөр би нэг зүйл дээр маш их баяртай байгаа. Та ингээ хамт сууж байгаа баяртай байна. Энд чинь бас хамт суугаагүй олон залуучууд бас мэдээж байгаа бах.
Тэд нар маань ч гэсэн ингээд хамтрах хэрэгтэй. Ягаад тэгэхээр хамтж ижил бид нар дэлхийд гарна. Одоо бид нар ингээд нэг юм Монгол дотроо нэг тийм эго өндөртэй байдаг миний бодлоор болчмаар байгаа. Хэдүүлээ дэлхийд хэмбэ Монгол улс дэлхийд хаана байна вэ гэдгээл илүү их ярих цаг болсон юм шиг. Ялангуяа одоо миний бодлоор бол залуучууд за бидний үеийнхэн биднээс доош үеийнхэн бол бид нар зүгээр л шийдлээ гаргаад бүтээгээл явдаг л тийм л ийм үе байх хэрэгтэй хурдтай. Тийм учраас өнөөдөр би та бүхэнтэй бас ингээд цаг гаргаад уулзаа ярьж байгаа нь үнэхээр ямар төсөл байна 1 2 3 өнөөдөр ярьч. Тэгвэл хэдүүлээ эх 7 хоног ч юм ажлаас гаргаад тэгээ шийдлээ гаргаад ингээд явъя. А яг тэрэнд боломжтой ямар зүйл байна. Ийм л тодорхой юм яриад явах нь зөв гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид хэд залуус бол нийлийгээд шийдчихсэн. Ингээд эхлээд ямар ч гэсэн өөрснөө хоорондоо ойлголцох гээд хамт олон үүсгээ явж байна. Тэгээд дараагийн түвшинд нь болохоор бид нэр үнэхээр дэлхийд гарахын тулд бүх улс технологийн компани бодлогоор гаргасан. Тэгэхээр энэ шиг одоо бодлогоор дэмжиж гэж ярьж байгаа. За яг үнэхээр баттай юу төрлөө бид нэр итгэхгүй, итгэж чадахгүй, хийж чадахгүй гэдгийг л одоо тантай уулзаад асууж илээ л да. Тэгээд бас их айгүй баярлууштай юм те клаб хаус дээр шууд тэр гишүүн байна гэдээ дуудаад ярьцдаг. Тэгсэн чи одоо та бас ингээ хүрээд ирлээ. Энэ бол их баярлууштай байна. Тэгээ бидний хувьд одоо мэндэ үдэд ярьж илээ л да. Үнэхээр одоо төрөөс дандаа зайгаа барьж явсан хүмүүс төрлөө технологиор нийлүүлдэггүй гадагшаага явдаг. Үнэхээр одоо нийлүүлье авъя, дэмжье, үнэн үү. Тэгэхээр хэрвээ яг энэ удаа бид нар л энэ залуу засаг байна, залуучууд байна дэмжиж гэж шийдсэн байгаа. Гэтэ энэ маань үр дүнд хүрэхгүй бол яг бид хоёр одоо шууд хэлэхэд бол компанийнхаа залуусыг нүүлгэнэ гэж шийдсэн байгаа. Тэ? Ер нь бас одоо их орондоо ингээм амьдраад үнэхээр биднийг үнэлж хүлээмжшүүлэхгүй байна. Тэгэхээр бол бид нар бол одоо шүүмжлээ суух ш аль болох дэмжих гэж байгаа. Тэгээ надад бол нэг юм хоёр санаа төрж байна. Сайн ярьсан дээр. За бид нар өөрсдөө бас даалгавар авах хэрэгтэй байх тий. Бид нар ямар даалгавар авах хэрэгтэй. Бидний харж байгаа өнцгөр төр өндөр хэмжээний худалдаа авалт хийж байгаа. Чанартай, чанаргүй янз бүрийн системүүд энэ төрд ажиллаж байгаа. Энэ айгүй буруу тогтолцоо. Бидний одоо мэрэгжлийн одоо өнцгөөс харах юм бол тий. Бид нар хамгийн сайн архитектурыг бид нар гаргаж ирээд төрөө хамгийн тогтвортой ажиллах бид нар системийг бид нар байж болох хамгийн бага өртгөөр нь урт хугацаанд нь бид нар ажилладаг болох юм. Энэ дээр бид нарт итгэж байж тий. Тэгэхээр эн чинь өөрөө юу болж байна вэ гэхээр энэ тогтолцоог өмнө бид нарын одоо явжсэн тогтолцоог эвдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй нөгөө тендеринг гэдэг тий. Арай өөр бид нар одоо нөгөө нэг систем нийлүүлэлттэй ийм тогтолцоор энэ яг үнэхээр яг бид нарыг хэрэгжүүлж чадахгүй. Тэгэх юм бол бид хэд яг энэ дээр суурлаад магадгүй өөрсдөө бид нар хөрөнгө оруулалт энэ дээр хийгээд эсвэл санхүүгийн байгууллагуудаа бид нар яриад энэ дээр бид нар гадны экспертүүдийг авчираад тий хүн хүчээ бид нар ирээдүрөө зориулж бид нар өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд энэ маань өөрөө доктортой ажиллах нь бидний ирээдүйд бүгд улстай бид нар ийм давуу талыг авчрах юм байна гэд одоо шийдчих гээд байгаа. Миний бодлоор аврагшаагаа хараад 1 2 зүйлээ барьж аваад энэ богино хугацаанд хийгээл үзүүлье. Тэрэн дээр засгийн газар шаардлагатай бүх зүйлээр одоо бидний хувьд дэмжиж бэлэн байна. Гол нь та бүхэн маань нэгдчих. Хуулийн хувьд бол яахтай хууль бол өөрөө өөрчилж болохгүй зүйл огт биш. Хуулийн дээр яг юу болохгүй байна тэрийг л ярьчих. Жишээлбэл тендерийн тухай хууль гэдэг асуудалтай байгаа юмнууд байгаа. Жишээлбэл одоо хамгийн хямдхан үнэтэй компанийг оруулах юм философи баггүй. Одоо тендерийн хууль. Тэрийг хамгийн чанартайг нь болгол өөрчилж л дээ. Тэр нэг хэцүү зүйл биш үү. Тэгэл энэ 11 сар гэхэд үнэхээр жишээлбэл олон улсад ямар зүйл байд юм тэрийг нь яриад тэгэл одоо жишээлбэл 11 сар төсвийн хууль өргөн мэдүүлэх үед давхар оруулаад энийг өөрчилж болно. Парламент байж гэн парламенттай бидний хувьд ярилцаал ойлголцоол явах асуудал. Тэгэхээр бидний хувьд асуудал нь бол нэг хуулиндаа ч юм уу асуудал нь одоо нэг тийм улс төрдөө ч юм уу биш гэж бид өөр боддیں۔ Асуудал ингэж уулздгүй л байгаа. Тий, ерөөсөө одоо хоёр талд ингээл яриа яваад байдаг. Жишээлбэл төр нь одоо жишээлбэл ингээл бас нэг та нартай уулзахгүйгээр бид нар жишээлбэл ингээд цахим бодлогыг зөвөр тодорхойлно гэдэгт бол би итгэхгүй. За жишээлбэл одоо цахим хөгжлийн яам байгуулдаг. Цахим хөгжлийн яам үнэхээр та нарт хэрэг болох уу эсвэл гай болох уу би мэдэхгүй бас. Тэ зөв явахгүй бол эн чинь гайжуулж магадгүй зүйл. Зөв явах юм бол жинхэнэ тэргүүлэх чиглэлээрээ засгийн газрын хурал бүхэн дээр ордог саналын эрхтэй бүтцэн ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдэд төлөө ярилцаал. Тэгээ та хэд маань нэгдэж байна гэдэг нь би их баяртай байна гэдэг байгаа нь. Ер нь ихэнх тохиолдолд одоо жишээлбэл ингээд төр яг ажил хийх гэхлээр салбар өөрөө хоёр багтдаг байхгүй. Нэг юм ингээд явуулах гэхлээр энэ буруу гэл өөр хүмүүс нь очиад тэгээд ингээд дунд нь яг хөглөр төр ингээд харжгаад хайчдаг. Энийг л бидний хувьд болчвол маш амархан ингээд яваад одоо шийдлээ гаргаад явах боломжтой. Тэгэхээр миний бодлоор бол би бол маш тодорхой зүйл хэллээ шүү дээ.
соёлын салбар дээр Холливуудын кино хийя. Тэр том зүйлээр барайл явъя гэж байхгүй. Одоо жишээлбэл бид нар Монголын нэг ямар платформ гаргах хэрэгтэй юм. За эсвэл одоо ийм Монгол гэдэг энэ явж байгаа платформоо үнэхээр таад маань аваад одоо Эстоноос цаашаа хөгжүүлэх тухай ойлголтыг хэдүүлээ нэгдэх юм уу? Тэ? За тэгвэл одоо бид нар бүх зүйлээ жишээлбэл энэ дээр яриад төрийн бүх бодлогыг жишээлбэл цахимжуулна гэж явж болж байна. За жишээлбэл бид нар төсвийн тухай хуулийн дээр ингэж болно. За цахимжаагүй бүх зүйлийг одоо бидний хувьд төрөөр бодлогоор блоклж болно. За жишээлбэл одоо юу гэдэг газар. За газар ингээд жил бүхэн одоо ингээд нэг иргэдийн хуралд ирэх болготой засгийн газар. За тэгвэл цахим бүртгэл хийгдээгүй бол бидний хувьд одоо энийг бол батлахгүй гэж болно. За альсвал бид нар үнийн хөнгөлөлтийг одоо төрөөс үзүүлж болно. Цахим шилжилт хэрвээ хийгдвэл нэг дахин хямд байна. Одоо жишээлбэл тийм ээ одоо нэг үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээний лавлгаа авлаа гэхэд магадгүй за тэдэнд төгрөг байлаа гэхэд хэрвээ цахимаар авал энэ 50% хямдхан байна гэдэг ч юм уу. Ингээд нөгөө нэг юм юу байдлаар одоо яг төрчин нь өөрөө өөрийн гэсэн одоо өмч хөрөнгөтэй тэр гэхээс илүүтэйгээр төрөл ерөөсө зохицуулах субъект. Хөдөөрөө яваад байвал илүү нэмэгдэлтэй бай гэдэг нь бол төлөвлөлийг сааруулах гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар онлайн байвал илүү дэмждэг, офлайн байвал илүү одоо жишээл дэмждэггүй ийм төрлийн бодлого бид нар бүх төвшин цогцоор хийж болно. Татварын систем тийм ээ. Одоо бусад бүртгэлийн хураамжтай холбоотой асуудал дээр торгуулийн систем гэдэг ингээд хийгээд өгч болно. Тэр нь өөрөө яг хөө гэхээр одоо бид нар дээр байгаа зах зээлийн орон зайг нэмнэ гэсэн үг. Одоо яг эндийг өөрөж хэлснээр маш их боломжууд. Тэрийг харин аваад бидний хувьд яг яаж энэ маань өөрөө зөвхөн Монголдо биш бусад улсад өрсөлдөх вэ гэдэг л миний хувьд одоо та хэд маань чадаач гэж байгаа л юм л. Ер нь яг энд сууж байгаа компаниуд бол яг бор зүрхээрээ юм харанхуй юм руу ороод тэгээд ингээд тодорхой хэмжээний юм амжилт гаргаад бас гараад ирсэн байна л да. Тэгээ энэ хугацааны энэ одоо амьдрал ч гэдэг юм уу цаг үе бас тийм амар байгаагүй. Одоо тэгэхээр бид хэд яг яа гэж байгаа вэ гэхээр итгээд засагтаа итгээд бид нар тэгвэл дайраа. Одоо бүр дэлхийдээ бид нар өрсөлдөнө гэд бид нар хүчээ нийлж дайрчих гэж байгаа. Нэг аюул том асуултын тэмдэг байгаад байгаа нь юу вэ гэхээр засаг маань одоо яг тий одоо оюун эрдэнэ сайд маань байх уу? За яг мэдээж мөнх байх албагүй байх. Гэхдээ энэ одоо энд яригдж байгаа бодлого хэрэг алга болчихвол яах вэ? Бид хэд нөөний аав ээж хүү хүүхд шиг болоод одоо нөгөө нэг ингээд нэг замын голд бид нар ингээд үлдчихвэл бид нар одоо хаашаа бид нар явах вэ тий? Тэгээ дээрэс нь биднэрт итгэж байгаа залуучууд аюул их байна. Салбарын аюул олон залуучууд одоо клуб хаус дээр яриахад орж ирдэг, сонсдог, инспайр авдаг тий. Мэдээж тэднийг бид нар уриалаад дагуулаад бид нар хөдлөлөө гэж бодъё. Гэтэл яг тэр талтаа одоо үнэхээр тийм баталгаа гэж байж болох уу? За баталгааг хэрэгцүү байх. Ер нь зөв тэр талыг одоо тэр талын эрсдлийг бид нар яаж хааж болох вэ? Тэ. Би энэ дэр нэг хоёр тодтол хэлмээр санагдлаа л да. Нэгдүгürt нөгөө яг энэ төрийн докторгүй байдлын хохирогч нь парламент гэж ирж байна. Миний бодлоор хамгийн том хохирогч нь хувийн хвшил. Хувийн хвшил байгаа байхгүй. Энэ дотор чинь маш их хэлбэлцэж байгаа. Тэгэхээр бас нэг дараагийн тодтол нь юу юм бэ гэхээр үзэж байгаа хүмүүс, сонсож байгаа хүмүүс маань те бас засаг төр маань ингээ харахаараа ингээ стартап гэхээр нэг юм үүргэвч үүрэг кофе шопд суудаг залуучууд гэж ойлголт байдаг. Тэгэхээр одоо бол бид нар яг нэлээд одоо топ 10 стартапын дөрөв суулж ийн л да. За мэдээж эрхэм шаархийг тооцоогүйгээр Callpro, World Class, Shopee буюу Intel Mind манай компани ингээд нийлэхэд энэ дөрөв стартап маань нийтдээ оруулж ирсэн хөрөнгө оруулалт нь 100 сая доллар холд авчихсан. Хүмүүс ерөөсөө нэг 2-300 сая төгрөгийн стартапууд гэж ойлгож болохгүй. За нийт ажиллаж байгаа хүний тоо нь 1000 хол гарцсан. Одоо яг зөвхөн бид дөрвийн хувьд. Тэгэхээр бид нар чинь нийлээд явахаараа илүү одоо дараагийн хэмжээтэй. Ингээ би ингээд айгүйх олон хүмүүс яриаг сонсохоор стартапууд нэг одоо ингээд том юм яриад ерөнхий сайдыг дуудаал тэгээ төрийн доктортой бодлого яриад ах юм би ямар учиртай юм бэ гэхээр бид чи одоо бас нэг тодорхой хэмжээний дараагийн үеийн дижитал цахимэрний дараагийн томоохон төлөөлөгч нараа бас бидний ард талд хүн ингээ үүсэт удаагүй байгаа ч гэсэн 1000 гаруй залуучуудын итгэл үнэмшил хувь зээ ирээдүй юу гэж. Тийм учраас одоо ингээ нийлчлээ. Дахиад энэ дээр чинь яг нөгөө сая хамгийн гол хохирогч нь хувийн хвшил гэж хаашиг бид нэр өөрснөө энийг бүр том болгоод тий алсын хараан дээр байгаа 20-50 дээр байгаа тэр орлогын их үүсвэрийг бүр наашлуулах боломж нь бидэнд байна. Тэгэхээр энийг бол би бас сүүлийн үед бодоод байгаа юм дэ. Тулгаа. Юу гэхээр бидрийг стартап гэхээр одоо ингээд кофе шопд суудаг залуучууд гэж ойлгоод байна. Тэр мэдээж тэндээс эхэлсэн.
Тимч байх ёстой. Тэгэхээр одоо бол бид нар одоо ажил олгогчдын томоохон төлөөлөл болж байна. Энэ маань одоо жил болгоно уламжлалт бизнесүүдийг бол баг хэд дахин нугарж явж байгаа. Тэрийг маань бас төр маань ойлгоосой тийм учраас уучлаарай ерөнхийдөө ингээд гэд нэг хэдэн хүүхдүүд дуудаад байгаа хэрэг биш. Нөгөө талаасаа бас сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн нэг хэдэн хүүхдүүд ерөнхий сайдыг дуудаад юун төрийн доктортой байл эдэнд ямар хамаатай гэдэг асуудлыг буруу ойлгох үедээ гэдэг үднээс энэ тодруулгыг хэлээд байгаа юм л да. Нөгөө төрийн төлөө огтноож юу Огтно байна уу? Тэр бол одоо миний бодлоор тэгж боддог шүү дээ. Яг мэдээж бид нар огтон биш гэхдээ огтон байсан ч боож өгөхийн төлөө одоо байх хэрэгтэй юм шиг байна. Яг тэгэхээр төр бол өөрөө бүх хүний оролцоонд тогтдог субъект. Тэгэхгүй энийг төрийг энэ нэг хэдэн хүний асуудал гэж л хаявал ингээл ардчлал устна гэсэн юм л. Миний итгэл үнэмшлэр та хэд бол асар их ирээд байгаа. Тийм учраас би маш их итгэлтэй дахиад ч дуудсан би ирнэ гэдэг нь Монгол Улсын ерхий сайд бол нэг тийм хүнд суртал гаргаад байхаас илүүтэйгээр бидний хувьд шийдэл гаргахад ерхий сайдын хувьд, засгийн газрын хувьд та бүхнийгээ сэтэлжүүлэх нь л миний асуудал. Та хэд баян болох тусмал Монгол Улсад хэрэгтэй. Тэ? Дэлхийн хэмжээний том одоо технологийн салбарын тэр бомтнууд гарч ирж тэ одоо сая 100 сая доллар оруулж ирлээ гэж стартапын компани. Энэ л өөрөө ерхий сайдад гоё зүйл. Тэр 100 сая долларын дундуур заавал төр орж 50-ыг нь босгох хэрэгтэй гэдэг нь бол энүүд ерхий сайдын ажил биш. Яг л энэ бүх зүйл ерхий сайдын мөнгө гэхгүй. Яг л тэрэн дотор төрийн мөнгө, хувийн хвшлийн мөнгө гэж байхгүй. Монгол улс энэ л мөнгө гэж байгаа. Тэгэхээр энэ дээр төр хувийн хвшлийн түвшлэхэд байгаа нь ерөөсөө л энэ хэдүүлээ төлбөрийн тэнцэл дээр ажиллаад гарч байгаа урсгалаа бидний хувьд яаж орлуулах вэ? Дотооддоо байгаа боломжийг яаж гадагш нь гаргаад доллар оруулах вэ? Доллар орж ирэл эдийн засгийн объем нэмэгдээд байх тусам яг үгээр амьдралын чанар өөрөө сайжрах төр зохицуулт их боломжтой болно. Дутуу байгаа дэд бүтцүүдийн төслүүдийг явуулаад байх боломжтой болно. Нөгөө 100 төсөл маань магадгүй 10 жилийн дотор хэрэгжих ёстой бол тэрийг магадгүй 5 жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой болно. Та бүхэн бол дэлхийд гарах боломжтой яг салбар дээр байж байгаа хүмүүс. Яг л технологид өөрөө хил хязгаар гэж байгаа юм. Та бүхэн гэрээсээ тэ Америкт бизнесээ хийж болно. Америкт амьдраад Монголдо одоо бизнесээ хийж болно. Энэ бүх зүйл дээр л төр бид нар одоо хамтарч дэмжих хэрэгтэй. Тэглээд банкн дээр иргэд 3 удаа очдог бол бид нар очихгүйгээр зээл авч болдог болох хэрэгтэй. Заавал одоо жишээл нотариотоор батлуулаад үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ аваад компани байгуулах гэдэг бол тэрийг зүгээр утсан дээрээсээ шаардлага хангасан ба шууд компани байгуулад бар код авчдаг түвшин рүү бидний хувьд оруулах хэрэгтэй. Аль нэг төрлийн албан тушаалтан дээр та хэд маань очиод тусгай төвшөөрөл авахгүй ч юм уу зогсоод тэр нь хүндрэлтэй биш. Хэрэгтэй бол компьютер дээрээс бөглөөл тэрийг авчдаг байх хэрэгтэй. Та хэдийн одоо татварт оруулж байгаа мөнгийг бидний хувьд айл болохоор цомхон чадварлаг бүтцийг одоо бий болох хэрэгтэй. Олон чадварлаг залуучууд төрд орж ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл төр нь өөрөө манлайлж ойлгодог байж юм мөргөслөн. Тэгэхгүй бол төр нь өөрөө хүн суртал гаргадаг, төр нь өөрөө инновацийг ч юм уу одоо өргөжлөж байгаа тийм дэвшилтэд үзэл баримтлалыг хаадаг. Энийг эсрэг байдаг ч юм уу. Эсвэл нэг түшмэлийн одоо авиргал авах сэтлээс болоод том төсөл унцдаг ч юм уу байж огт болохгүй. Тэгэхээр бидний хувьд бол нөгөө нэг юм хандлагын соёлын бас нэг тийм өөрчлөлтийг одоо хийх цаг нь болчиход байна л да. Хийгдэж чи одоо бид нар ярилцаа сууж байна гэж миний хувьд ойлгож байна. Тэгэхээр санаа зовлтгүй. Та тэр бомтон болоод илүү их доллар орж ирэх нь л ерхий сайдын ажил учраас миний хувьд дахин уулзах нь миний хувьд бол одоо ажиллаа л хийж явж байгаа. Unicorn одоо яг бид эдийн зорилго бол яг нэг төслийг гэхээсээ илүү Монголоос нэг unicorn төрүүлчихэл гэдэг бол одоо айгүй том зорилго гэж бодож байна. Яг тэр нь өөрөө явцдаа одоо яг аль бүтц ямар одоо төсөл байж болохоор тэндээсээ гаргаж ирээд яг тийм. Тэгээд яг энэ гарааны бизнесийн экосистемийг бий болгохын тулд одоо яг энэ экосистемээр явж иж илүү хөгждөг төр засаг нь одоо гарааны бизнесүүд нь энэ уламжилт одоо тогтсон компаниуд нь гэсэн бидний хувьд бол яг энэний нэг хэсэг нь болгож ажиллах одоо шил хүссэн хүсээгүй тийм шаардлага гарч иж байгаа хэрэг тогтсон компаниудад бол legacy гэдэг юм өөрийн тийм системтэй одоо соёлтой болсон байдаг. Тэрийг өөрчлөхгүй бол өөрчлөлт аягүй төвөгтэй. Тэгээд тэр сэтгэхүүгээ өөртөө одоо шинэ технологи ч юм уу бод сэтгэхийг гэхээр бас удаан байдаг ч юм уу. Тэгэхээр яг гарааны бизнесүүдтэй хамтарч ажиллаж иж өөрөөр хэлбэл гарааны бизнесүүд маань ч гэсэн яг өөрсдийнхөө тэр бодит хийцэн санаа юмнуудаа одоогийн явж байгаа бизнесүүд дээр зарим нь туршаад хамтарч ажиллаад бие бинийгээ ингээд дэмжээ явуучвал бас яг энэ экосистемийн бас нэг гол хэсэг юм болов. Яг энэ unicorn одоо бий болгоход бас одоо жишээлбэл яг энэ тогтцсон бизнесүүд бас айгүй
чухал үүрэг оройлтой байна гэж бодож байгаа. Би нэр оюутны сайд яг хин сайн их төвшин шарт гэлдэг шиг нэг юм нэмээд хэлчмээр байна. Тэгээ нэг гуйлт байгаа те тэр зүгээр айгүй энгийн гуйлт та төрд магадгүй нам дотроо ч юм уу те бусад хүмүүст нэг юмыг ойлгуулж өгөөч. Тэр юу вэ гэхээр одоо нөгөө нэг айгүй сайн байглаас заяасан уран бүтээлч өдөр болгон одоо сар болгон жил болгон төрдгөө. Маш сайн чанартай технологийн компани Unicorn байнга төрөөд байхгүй. Энэ бол цикл тэгээд нэг юм боломж байгаад байгаа. За нөгөө талдаа энийг хэн хийдэг вэ гэдэг бас асуулт байгаа байхгүй. За технологийн салбарт ер нь жоохон тийм зөрөгтэй, баг зэргийн жоохон галзуу те бүх юма тавьдаг passion те одоо сэтгэл хөдлөлөө ингээд тавьд ороод тэрний ардаас ингээд дайрж байгаа хүн л энийг хийж чадна. Тэрнээс бол зүгээр бүх юм ингээд яг бэлэн болчихсон компани те эсвэл одоо юу гэдэг ингээд тогтцсон компани энийг гаргаж ирж хийхгүй. Энийг яг тэр одоо нэг юм шатж байгаа хүмүүс л орж ирж зориглож энд одоо хамаагүй зөөлөсөлж хийн. Энэний үнц нь өөрөө айгүй том. Тэгээ асар том цаг хугацаагаар хэмжигдэнэ. А энэ мань өөрөө хэрэг болоод бүтчих юм бол улс үндэстнэрээ бид нар бахарх зүйлтэй болоод тэгээд нөгөө дараа нь бид нар хот бай байгуулах тэр юмыг өөрөө бий болгоод. Миний бодлоор бол энийг ойлгохгүй юм шиг санагдаад байна. Айгүй олон төрд ажиллаж байгаа хүмүүсийг ингээд сонсохоор энийг ойлгохгүй тийм. Нөгөө нэг одоо миний бодлоор ЭБ захирал бас нэг комент хэлэх байх. 30 жил одоо нөгөө нэг технологийн компаниуд төр тийм ойлголт байгаа шүү дээ. Инкубатор болгон тэ акселератор хийн гэдэг тэ. Гэтэл бид нөгөө нэг мал аж ахуйгаа бид нар одоо 30 жил инкубатор буюу акселерашн хийсэн тэ 30 жил. Тэр жишээг нь бас нэг хэлээд ойлгуулах гэж. Яг зүгээр бид нар ерөнхий сайдыг ирнэ гэхэлэр бас нэг кофе унгаа ярилцж ирсэн. Одоо яг түрүү чи өөрсдийнх чи хэлдэг шиг нэг талаас аж ахуй нэгжүүд төр дээрээс итгэхэ байцсан. А нөгөө талаас төр болохоор аж ахуй нэгжүүд тэгдэггүй шүү дээ нөгөө өөрөө чи хэлдэг. Хоёр талаас нэг нэгэндээ итгэдэггүй нэг үерхдэггүй нэг охин хөвгөн хоёр шил те. Тэгсээр нэг нэгэнд нь хэрэг байгаад идэг, хэрэгцээ байгаад идэг. Тэ. Тэгээ бодглохлоор яг бид нарт бол нэг юм зарчмын зүгээр санал байгаад. За бид нар зүтэг яа. Ер нь бол бас 0 дээрээс нэгсүүлээд бас нэг тодорхой хэмжээнд хүрчлээ те. Хэд хэдэн орн руу юмнуудаа гаргаж ийн гэрээ контрактууд хийгдсэн байна. Тэгэхээр одоо нөгөө 20-50 ном дээр бол 41-ээс 50 он хүртэл бэлдээд гэдэг энэ процессыг бид нар өөрсдөө 0-оос 1 хүнтэй эхлээд одоо том нь 350 нэг бага нь 150 хүнтэй ийм компаниуд үүссэн хоорондоо бүгд нэгдээд олон улсад явж байна. Тэгэхээр түрүү чи Мэндигийн хэлэх гээд байгаа бол түрүүн би кофе ууж байхдаа хэлсэн санаа болохоор ноолуурын салбар гэхэд өнгөрсөн 10 жилд би өнөө өглөө статистикийн тоо харсан чинь 192 тэрбум төгрөгийн төрийн дэмжлэг авсан ба. Гэхдээ тэгээ алаа хийсэн хаана байгаа тийм. Тэгэхээр зүгээр бодлогоор дэмжинэ гэж яхаар уг нь болдог бол зүгээр. За ямар төслүүд байна. Нөгөө 100 төсөл гэдэг шиг та листээ гаргаад ямар амжилтанд хүрэх гээд. За хөгжлийн банкнаас нэг баталгаа гаргаад яагаад нэг зээл өгч болдгоо юм бэ? Одоо жишээ нь бид нар бол яг бодит амьдрал дээр бол сүүлийн 2 жил 3.5% сарын хүүтэйгээр жилийн 45% хүүтэй зээлтэл ардаа тэр залуучуудын амьдралыг авч явах гээд нөгөө талдаа нэг олон улстай гэрээ контракт хийх бүх ачаагаа өөрсдөө үүрээд байгаа. Гэтэл цементийн үйлдвэр болохоор өгч болдог, гурилын үйлдвэр өгч болдог. Бусад салбарууд нь бүгд нь зүгээр өгчөөд баг мөнгөний төр авахгүй 54 сан яваад байна. Гэтэл бид нар магадгүй уул уурхайн салбар өнөөдөр дэлхийд том л гэж байна. Гэтэл манайх 7.2 тэрбум тонн нүүрстэй 5-7 уурхайн айгүй өндөр амжилттай гарлаа гэдгээ жилийн нэг 750 сая долларын ашигтай гарсан яа гэж. Гэтэл технологийн компаниуд сардаа нэг 10 сая хэрэглэгчтэй 5 долларын хэрэглээтэй нэг аппликейшн гараад ирэхэд жилд тэр хэдэн зуун сая тонн нүүрс зараад байгааг олоод ирэх боломж нь биш. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо бид нар бол яг бүгдийг хийж байгаа байхгүй. Нэг компанитай очиод аливаа төр зээлж байгаач. Тэгэхээр эбигээс юу авах юм? Юу ч авах юм байхгүй ч угаасаа за энэ дажгүүдээ гэдэг байдлаар эдгээр процесс явж шээ. Тэгэхээр энэ дээр төр бодлогоор гэдэг үгээ авч хайж байгаа боломжоор тусалчих боломж нь юу байх юм бэ л гэж. Яг нөгөө нэг одоо жишээлбэл тэр нөгөө хөгжлийн банкч болон бусад салбарууд чинь бас ингэж нэг та хэдэд яг яаж идэх үү гэдэг чинь сонирн байгаа байхгүй юу? Бас тэр нөгөө нэг тэдний буруу бас биш байхгүй. Энэ салбар маань өөрөө хөгжиж байгаа. Одоо яг сая зөв тодорхойллоо. Баярлалаа. Та бас өөрийгөө ойлгуулаагүй юм юу байгаа байхгүй юм орон зай. За жишээлбэл ингээд мэдээж одоо технологийн компани гэхээр та нарт заавал үйл хөдлөх хөрөнгө байх албатай бас биш байна. Яг тэгэхээр энэ чинь нөгөө нэг өөр зүйл. Тий, оюуны бүтээл. За тэгвэл энэчнээс жишээлбэл за үйл хөдлөх хөрөнгө байхгүй мөртлөө үйл хөдлөхөөс илүү байгаа оюуны бүтээлийг яаж барьцаалах вэ гэдэг асуудал. Одоо энэ чинь нэг банкны эрх зүйн тухай асуудал үүснэ гэсэн үг шүү дээ. Одоо бидний уламжлалт ойлголтоор зээл аавна гэдэг үл яг уу гэхээр очиод нотариатаар батлуулаад
очоод те банкныхаа үзээд, барьж марж үзээд за энийг ингээд авчия гэдэг. Та нар болохоор ийм те одоо ийм чип гаргаж ирэнгүүтээ энд итгээд мөнгө өгцгөө гэж хэлэх гээд байгаа байхгүй те. Тэгэнгүүт тэр татвар төлөгчдийн мөнгө байдаг. Хөгжлийн банк. За тэгэнгүүт яг хөглөр хөгжлийн банкны тууз юу гэж бодох вэ гэхээр яана баларчул яана л гэж бас бодож байгаа байхгүй гэдэг чинь. Тэгэхээр энийг бидний хувьд яах вэ? Энэ зөвхөн яг нэг одоо IT-ийн салбар дээр биш. Энэ бас соёл урлагийн нөгөө нэг одоо creative industry гэдэг бас яг ингээ адилхан гарч иж байгаа. За чил хүү хамтлагт яаж зээл өгөх гэдэг асуудал байна. Хүү хамтлагийг одоо жишээлбэл нэг уул уурхайн компаниуд шиг билазуудаа бүгднгийн түрээ одоо тий барьцаалгаа гихлээр тэдэрт байгаа юм одоо ингээд нөгөө нэг морин хуур тий сайхан авьяас байгаад байдаг. Гэтэл хүү хамтлаг болохоор яг ингээд жишээлбэл дэлхийн зах зээл рүү гарчвал тий баг эн чин 5-7-оос илүү их мөнгө олоод ирэх боломжтой байгаад байдаг. Яаж эднэрээ дэлхийг гаргахын тулд төр дэмжихгүй гэхэлэр эрхцэн орчин өнөөдөр бидэрт байхгүй байхгүй. Даштондог гэдэг хүн за Монгол Улсын гавьяат юм да. Мөнгө өгөө явуулчих гэж хүн хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр энийг хэдүүлээ нөгөө хамт ярих юм зайлшгүй шаардлага байна гэдэг нь одоо яг нь миний бодлоор бол ингээд ийм оюунлаг бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг дээр миний бодлоор бол ингээд одоо соёлын яам за одоо мэдээлэл харилцаа холбооны газар цаашлаад энэ цахим яам хоёр яг энэ дээр нийлээд та хэд их тийм суугаад их тийм бүтээлч ажилласмаар байна. Бидэрт байгаа зовлон юу байна, жаргал юу байна, болж байгаа зүйл байна, болохгүй зүйл байна гэдэг ярьж авахгүй бол холдоод л байгаа байхгүй ингээл. Тэр санхүүгийн хөрөнгө оруулалтын тухай дээр заавал хууль юм уу журам гарч иж явахаар өөр ямар нэгэн арга байх боломжуудыг бид нар илэрхийлж болох уу? Ягаад тэрийг ярьж ийн вэ гэхэлэр технологи дээр байдаг нэг юм бусад бизнесээс ялгаатай нэр цаг хугацаа өөрөө амар аюултай. Call Pro дээр тулгаас доо супер юм хийцсэн байла. Тэгээ яг тэр үедээ л бүшлэхгүй бол 6 сарын дараа өөр хэн нэгэн манерээс арай илүү маркетингийн баажтай хүн гарч ирээд нэг нөхөр хийчлээ бол энэ хүний 5 жил хийсэн хөдөлмөр тэгэл байхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө цаг урагшлуулахад л энэ санхүүгийн дэмжлэг өөрөө хамгийн том түлхэж болох гэдэг. Тэгэхээр тэн дээр бол сая Английн инновацийн сан гэж технологийн сан гэж байгуулсан байна 2 сард. Тэгмээ тэд нар бол яаж явсан бэ гэхээр Норвегиуд баялагын сан гэж байгуулсан шиг өөрсдөө тодорхой сан байгуулчихгоотаа тэр сангаасаа ерөөсөө за тулгаа та нар ийм хийцсэн бол та нар санхүүжилт авах гэж байна уу? Компанийнхаа 20% барьцаалаад ингээ авчих. Ирээдүйд болох орлогоосоо ингээ шүүч гэдэг юм уу? Дараачийн тийм вариантууд бүгд л явж байна л та. Тэгэхээр тэн дээр зүгээр нөгөө хууль юу ая гэдгээ нэг талдаа магадгүй нөгөө дунд удаан хугацааны их дээрээ тавьчаад богино хугацаанд бид нар энэ нөгөө талаасаа технологи хийх гэж байгаа юм уу бус юм хийх гэж байгаа залуучуудад айгүй хүч болох бах 1-2 Монгол компани яг энэ засаг төрөнд дэмжиж яг олон улс дээр гараад нэг том боломж гаргаад ирвэл тэгэхээр энэ дээр харин ер нь эхний компани гарч иж л араас нь бүгдээрээ явдаг шүү дээ. Хариулт бол маш энгийн. Би бэлэн байна гэдэг нь улс төрийн хувьд би шийдвэр гаргахад бэлэн байна гэсэн үг. Гэхдээ тэр чинь ерөөсөө шууд ингээл би хөгжлийн банк руу давхиж чал зээл аваад өгөөл тэгдэг тийм байхгүй шүү дээ. Тэнцээ мэрэгжлийн хүмүүс ажиллаж байгаа. Мэрэгжлийн хүмүүс эрсдлээ тооцно. Мэдээж тэр чинь зүй бас асуудал. Гэхдээ өнөөдөр ч л ингээд эхлэхгүй бол энэ 10 жил ч ингээд явж магадгүй. Тийм учраас бид нар эхлүүлэх нь зүйтэй байхгүй. Магадгүй өнөөдөр та энэ ярилцлагын дараа ч юм уулзаад ярилцаад тэгээд эх 7 хоногийн засгийн газрын хуралдаан дээр яриад маш энгийн ингээд нэг цомхон тэг хүмүүстэй уулзаад тэгээ ингээд тэгээ тэдний хувьд болохоор бас та сонсох хэрэгтэй. Банкуд жишээлбэл юу гэж хэлэх нэ гэдэг бас сонирхолтой. Тэгэл энэ байдал одоо хоёр тэгээ эрэлт хэрэгцээ хоёр нийлгэл хэрэгтэй байхгүй. Тэрнээс энэ дээр бид нар улс төрийн шийдвэр гаргахад засгийн газрын тэргүүний хувьд би бэлэн байна. Хоёрдугаар үнэхээр хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд байвал тэрийг өөрчлөх тухай саналыг засгийн газар улсын хурлд оруулахад бас бэлэн байна гэдгээл одоо би илэрхийлж чадах байхгүй. Тэрнээс ерхий сайд дээр нэг их мөнгө байгаа л гэдэг зүйл бас биш. Бүгд хуультай, хуулаараа тэгэл татвар төлөгчдийн мөнгө маш хатуу хяналттай ингээл зарцуулагддаг, буцаад аудитэнд ордог ийм л зүйл шүү дээ тий. Тэгэхээр бидний хувьд энэний нөгөө нэг арга механизмыг олох нь л өнөөдөр магадгүй бид нар алдчихж болно. Гэтэ тэр маргааш алдахгүй төлөө бид нар өнөөдрийг бас зарцуулах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэ тань мөнгө байгаа шүү дээ тий. Яг одоо үзэж байгаа юм шиг тэгж асуумаар болж байгаа тий. Түрүүчийн тэр өгүүлбэрүүд дотроос нөгөө ер нь аж ахуй нэгжүүд бас төрдөө өөрсдийнхөө хийж байгаа мэдээлэлээ өгдөг гэдэг бол айгүй том юу байх шиг байна. Акцент. Юу гэхээр одоо жишээ нь Call Pro-гийнхэн тулгаа эдэр одоо Кыргызтэй гэрээ хийгээл олон улс руу борлуулалтаа хийгээл явж байна тий. Кыргыз дээр бол юу яасан шүү дээ нөгөө
ковид манад их тус болсон л доо. Дөнгөж Киргизийн салбар байгуулагдаад байжсэн чинь юу яагаад ковид гараад тэгээд 119 төвийг яг манай Колпро компани хийсэн ууцсных нь. Тэгээ бүх аймагуудын имлгүүдийг ерөнхийдөө 2-7 хоногийн хугацаанд ингээд бүтэн дижитал холбоожуулаад бүх тайлан ярианы бичлэгүүд бүртгэгддэг болгоод ингээ болчихж байгаа. Тэгэнгүүт Киргиз чинь нөгөө манай дараахан гинт ихсээд тэгээ тэнд ямар туршлага байна гингүүт Колпро Киргиз гэдэг компанид ингээ Монголын засгийн газартаа ингээ хамтраад хийсэн ийм төсөл байна. Энийгээ сонирхох уу гэд тэгээд тэнд 50-70 гэдэг дугаартай утас тийм лавлах гараад тэгээд тийшээ залгаж хүмүүс ковидын мэдээлэл авдаг. Тэгээд тэнд ингээ Колпрог мэддэг болж ингэж хэлсэн. Тэгээд яг нэг бахархалтай юм ингээ төрн нөгөө энэ компанид итгэдэг гэдэг мессеж нь тэнд бол хамаагүй хүчтэй очиж байгаа байхгүй. Манайх бол зүгээр нэг юм жижигхэн дэлхийгээр нэг байдаг стартапуудын нэг бишээ гэдэг нэг тийм мессеж байна. Нэг хэцүү юм нь одоо болтол бид нар Киргизэд ямар элчин сайд байдгийг мэдэхгүй байгаа. Тэгэхээр манай гадаад явдлын яам эсвэл элчингүүд маань тийм KPI байд юм болов тэр улс руу экспортлсон хэмжээ гэдгээр нь Хятад улс төрийн бодлогоор дотоодын үйлдвэрлэгч Huawei, ZTE, тэ Alibaba, Tencent гэдэг компаниудаа дэмждэг. Америкуудс дэмждэг. Монгол технологийн компаниуд байна. Тэгэхдээ тэд нар яаж бас дэмждэг вэ гэхээр өөрсдийн технологи гадагшаага экспортлохдоо засгийн газрын хөнгөлөлтөд буцалтгүй тусламж болгоод өгдөг. Энэ нь өөрөө гадаад бодлого нэр хүндийн хувьд ч гэсэн айгүй ач холбогдолтой. Нөгөө технологиг авч чадахгүй байгаа компаниуд урт хугацааны хөнгөлөлтөд зээлээр авдаг. Жишээ нь Монгол дээр бол одоо ZTE-гээс тэгж авчихсан тий. Миний санаж байгаагаар 2006 онд 60 сая долларын тоног төхөөрөмжийг авсан. Цахилгаан холбоо компани дээр 10 сая долларын тоног төхөөрөмж авсан. Тэр 70 сая доллар бол Монгол улс урт хугацаанд төлөх боловч тэр мөнгө ерөөсөө Хятадын засгийн газраас орж ирээгүй. Тэр мөнгө Хятадын засгийн газар компани руу өгсөн. Тэр компани нь өөрөө тэр хөрөнгөөр экспортоо хийцэн. Тэгэхээр бидэнд бол одоо яг Колпрогийн жишээс байна л да. Ерөнхий сайдын айлчлал, ерөнхийлөгчийн айлчлалаар явахаараа Монгол улс өөрөө дандаа хандив авдаг улс биш. Хандивлагч улс. Тэр нь технологийн хандивлагч улс. Тэгээ Колпрогийн технологи Киргизийн засгийн газар бас мөнгө хэвцүү байгаа. Тэгвэл тэрийг хөнгөлтэй зээлээр өгье. Тэр мөнгө нь өөрөөр хэлбэл технологийн сан байдаг юм уу? Тэндээсээ Колпро компанид орно. Гадаад бодлогын ач холбогдол, стратегийн ач холбогдлороо тэр мөнгийг Монгол улсын засгийн газар яаж авах вэ? Яг энэ бол бодиттой дэмждэг болж байна. За жишээ нь шопингийн системийг Казахстанд авъя. Тэгэх юм бол засгийн газар нь очиод тэрийг өгье. Энэ нь бол миний бодлоор гадаад бодлогын хэмжээ. Гэхдээ энэ санааг бас би ч гаргасан юм шилтэй. Ерөнхийдөө нөгөө мэдээлэл харилцаа холбоо технологи агентлагийн газар дээр ирж ирсэн. Хэдүүлээ нөгөө тодорхой юм ярьж байгаа юм чи тий. Бид өөр таад ингэж ойлголоо. За яг мэдээж яг энэнгүүр жишээлж байгаа нь бол яг зүгээр жишээл хэрэгтэй учраас. За Монголын одоо мэдээлэл технологийн компаниуд Alibaba адилхан хэмжээний одоо үндэсний компанийг гаргаж ирья гэж бодъё тий. За гэхдээ яг энэ компани гарч ирэх нь гэдэг нь бол өөрөө дэлхийн том компаниуд бол ихэнх нь дандаа нэг хүний компани бол биш. Энэ дандаа компани цэцлийн хувьд маш тогтвортой хувьцаат компаниуд байдаг. Та хэд маань ингээд нийлээд мэдхгүй ямар шиг хугацаа орохыг тий. Юутэй ч жишээл одоо үндэсний хэмжээнд хамгийн сайн зүйлүүд огсраад за бид нэр Alibaba-тай ийм төвшөнд тэдэн жилийн хугацаанд өрсөлдөх боломжтой байна. Ийм брендинг бидний хувьд ингэж гарах боломжтой. Энэ дээр төр ав дэмж бидний гаргахад бидний хувьд нийлээд нэгдэж хувьцаат компани болоод ч юм уу одоо тий. Компани цэцлийн хувьд маш тогтвортой. Та нар нөгөө нэг засгийн газар тогтвортой байх уу гэж асуусан шиг би бас тий. Яг л манайх тийм нөгөө нэг хүний компаниуд ихтэй. Тэрийг ч би ойлгож байгаа юм. Гэтэ яг энэ бол ингээд зам ясныхаа дагуу энэ бол олон нийтийн компани болно, олон нийтийн хяналттай. Тэгэхээр яг ийм зүйл рүү бидний хувьд ингээд айл аль нь явна гэвэл за ёстой миний хувьд энэ дээр би оолын хийж болж байна. Одоо нэг өөрлөл тийм ингээд ярилцаад ингээд гэж. Тэгэхээр тэр нь яг тогтвортой, үнэхээр сериосны тэгээд маш хариуцлагатай. Тэгээд үнэхээр одоо жишээлбэл Монголд ингээд нэг гарч ирэхээр боломжийн юмнуудаа гаргаж ирээд тэгвэл яг үг гэхээр одоо жишээлбэл Samsung-ыг тэ одоо бодлогоор засгийн газар дэмжиж гаргаж ирсэн шиг тэ Hyundai гаргаж ирсэн шиг Sony-г дэмжиж гаргаж ирсэн шиг
Японы энэ сериал кинонуудыг хүртэл засгийн газар дэмжиж гаргаж ирсэн. Яг л энэ бол өөрөө аялал жуулчлалын салбар болон бусад зүйлүүдээ гаргаж ирсэн шиг. Яг үнэхээр одоо ийм зүйл байвал бидний цахим хөгжлийн яам одоо ингээд энэ 11 сард орно. Цаашдаа бид нэр үнэхээр жилэл одоо Холливуудын нэг кино гэдэг нь би зөвхөн албаар болсон гэдэг нэг сэтэл өгөөл юм л да. Би тиймээр хэмжих хүсэж байна л гэсэн үг. Тэрнээс тэр болон деталуудыг засгийн газар бүгдийг хараад ерхий сайд тэрийг ойлгоод тий. Миний зүгээр хүсэж байгаа зүйл харахыг хүсэж байгаа зүйл тэр. Өнөөдөр тэгвэл бас та хэдтэй ярьж байгаа тий. Тэгвэл та тийм компани байгуулаад гаргаад үнэхээр одоо жишээлбэл ингээд тэр нь гэтээ нөгөө нэг өргөн нэвтрүүлгийн хувь шиг кабелийн телевиз өргөн нэвтрүүлгийн телевиз гэж хоорондоо маргахааргүйгээр гэтээ тэр нь маш тогтвортой байхаар олон улсад одоо хамгийн одоо жишээлбэл шилдэг тэр тий одоо ямар технологийн компаниудад яг тийм засгалтай тийм компани гаргах зүйл хийвэл одоо Монгол Улсын газраас энийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл гэж зарласны хувьд би бүх зүйлийг одоо дэмжиж. Яг л энэ бол өөрөө хугацаа одоо тий нэг шаардсан зүйл юм чи. Энэ дээр бүр ингэж бодогдлоо. Энэ нэвтрүүлгийн тэгээд сая оюутан сайтай хэлснээ. Яг энэ яриад бус ярианы үр шимийг бол айгүй олон компани хүртэх юм. Энэ салбар өөрөө одоо хөдөлж эхлэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд салбар бид нар хөдөлж эхлэн гэсэн үг. Тэгээд энэ бол одоо яралтал угаасаа ч бидний ер нь хий гэж хэлсэн зүйл. Засгийн газрын их удаан гэдэг би нэг зүйлийг амлаа. Та нар нэг алхвал би хоёр алхана. Зүгээр санал болгож болох уу? Одоо яг одоо асууж байгаа юм. За бид хэд суугаад яаж одоо жишээлбэл төрөүний барьцаа байхгүй те ингэж байгаа энэ технологийн компанид гэхдээ аюу сайн бүтээгдэхүүнтэй энэ компаниудад бид нар санхүүгийн бид нар одоо тусламж өгч болох вэ гэдэг бид нар аргыг гаргаж ирээд бид нар хүчээ. Бид нар энийг мэдж байгаа учраас. Ягаад гэвэл оюутлахын одоо компани тендерт ороод ялцсан компани барьцаагүйгээр зээл аваад ханганы нийлүүлэлтээ хийж болдог шүү дээ. Тэгээ энэ бол бас ажиллаж байгаа систем байгаа байхгүй. Тэгвэл яг энийг бидний салбарын аягүй сайн мэдж байгаа хүмүүс юм чи энэ дээр ажиллаад яг ийм шаардлага хангасан. Яг ингэдэг ийм нөхцөлтөөр ингээд ийм үнийн дүнтэйгээр ингээд ажиллах юм бол энэ салбарт ийм бүүн болно гэдгийг бид нар гаргаад ирвэл энэ салбар тэр чигтээ хөдөлнө. Энэ салбарт байгаа дөнгөж одоо эхэлж сургуулаа төгсөж байгаа нэг хүүхэд те 200 хүнтэй стартап компани магадгүй тэнд 100 хүнтэй компани бүгд алгаад очиад төлөж авах байхгүй энэ. IT-ийн салбарын одоо Монголын толгой компанийхаа захирлуудтай өнөөдөр уулзаад ярилцж байгаа миний хувьд бол их сайхан байна. Илэн далангуу улс төрийн хувьд ч тэр зовлон жаргалын хувьд ч тэр үеийн найзуудын хувьд ч тэр бүх зүйлэл одоо илэн далангуу ярилцлаа. За энийг баярлаа. За сайн нөгөө нэг түүхийн ярьсан ч одоо уншихад айгу сонирн байх болоо. Зэ. За их баярлалаа. Багын найзтай. Шалны ялчаар яасан. Энэ энд бичигдсэн байгаа юу? ASEAN 2050 гэдэг энэ одоо урт хугацааны биднийг одоо холын зорилготой болгож ойрын энэ жижиг зовлонгуудаас бас ингээд холдуулах ийм чиглэл болгосон бас одоо талархчаа. Тэгээд энэ одоо 2050-ын анхны одоо 2021 оноос ингээд эхэлж 10 жилийн хугацаатай ингээд эхэлж байгаа. Энэний эхлэлийг тавих үйлсэд нь одоо их амжилт хүсье. Одоо яг энэ засгийн газрын хувьд бол яг энэний эхлэлийг тавих энэ одоо бидний зорж байгаа энэ ажлыг биетэй болгох бас их чухал хариуцлагатай үед бас таныг ерөнхий сайд болсонд одоо бас бэлгшээлтэй үйл явдал юм байна. Тэгээд танд ажлын амжилт бас хүсье. Бидний хувьд бол бас дөрөв бас ярилцгаасан бизнесүүдийн хувьд бол хамгийн гол юм бол доктортой байдал. Тэгэхээр одоо яг энэ ажилдаа илүү улс төрийн одоо янз бүрийн одоо өөр юм сатаарахгүйгээр яг одоо улс ард түмнийхөө төлөө олон нийтийн төлөө бас ажиллах үйлс чинь амжилт хүсье. Бидний зүгээс бас яг сая түрүүн бас хэлсэн одоо бид нар бол бас нэгдэж нийлээ. Өөрсдийнхээ санаа бодлоос их тодорхой хэлжээ. Экосистемээр бас нэгдэж нийлээд ингээд явъя гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Стах амжилт хүсье.